Орон дэрэг үзэгчтэй Channel 11 телевиз хүний л амьдрал ток шоу нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Өнөөдөр бас уламжлалсаар үзэгч та бүхэндээ бас нэгэн сонирхолтой зочныг өрн оролцуулж байна. За нэвтрүүлэг ихсний дараа манай нэвтрүүлэгт захидал ирсэн. Захидлын дагуу бид нар одоо захидлын эзэнтэй холбогдож уулзаад тэгээд ямар ч нэвтрүүлэгт орохоор өрсөн байж байгаа. За өнөөдөр та бүхэнд манай нэвтрүүлгийн сэтгэл зүйч үйлсд өргөдөн оролцож байна. Та бүхэн бас үйлсд сэтгэл зүйчийг Facebook хаягаар нь маш сайн мэдэх байх. Маш олон хандалттай, маш олон одоо хүмүүст зүүн зөвлөгөө өгдөг. За нэвтрүүлгийн хувьд бас нэг юмыг та бүхэн ойлгоорой. Юу гэхээр нэвтрүүлгийн явцад ерөнхийдөө ерөнхий зөвлөгөө өгж байгаа болохоос биш. Яг наривчилсан сэтгэл зүйн зөвлөгөөгөө нэвтрүүлгийн дараа оролцогчид тусгаалan өгдөг юм байна. Ер нь одоо хэд хэдэн удаа нэвтрүүлгээс харахад сэтгэл зүйч Батхүү болон одоо өмнө дээр үд хийсэн нэвтрүүлгээс ботоод харахад бас зочдын бас сэтгэлгээн дээр тэрсмас сэтгэл зүйчдийн ярьдаг юм ярьдаггүй юм. За асуудаг асуулт гэж байд юм байна. За энийг нэвтрүүлгийн дараа бас өгдөг юм байна. За үзэгчтэй охинд өнөөдөр би нэгэн сонирхолтой зочныг захидлын дагуу өрн авчирсан. За энэ эмэгтэй бол эмэгтэй Г гэдэг. За тэгээд хүний л амьдрал ёсоор бас жоохон амьдралын одоо боломжгүй байдлаар амьдралын гараа нь эхэлсэн. За амьдралын гараа эхлээд явж байхдаа гадны хүнтэй гэр бүл болсон. За гэр бүл болоод нөгөө хүнээ дагаад тэгээд одоо гадны оронд очиж амьдраад тэгээд ирэхдээ маш их зовлон зүдгүүрийг туулж одоо Монгол их орондоо ирсэн ийм одоо эмэгтэй байна. Тэгээд за өнөөдөр дахиад хэлчээ сэтгэл зүйч үйлсд манай нэвтрүүлгийн сэтгэл зүйчээр ажиллаж байгаа мэдээж эхлээд зочныхаа асуудал яригдсанмаар сонссоо тий. За ингээд уучлаарай танд ярихад хэцүү байна гэд тэгсэн. Тэгээд ямар таа ч гэсэн одоо нэвтрүүлэг тэгээд залуучуудаа сэрэмжлүүлэх үргийг гэсэн юм чинь бүгдөө анх одоо ер нь энэ бүхэн таны энэ амьдралын зовлонтой байдал юунаас эхэлвэ гэдэг яриагаа эхлэе. Би маш их хайцтайгаа тэгээд танаа нэвтрүүлэг рүү бол одоо чадан ядан бол үнэхээр одоо захааг битсэн байгаа. Тэгээд захаагийн минаас сайхан хүлээж аваад болтгоо ах одоо өөрийн гэрээ нэвтрүүлэгт оролцооч гэсэн. Тэгээд би бол одоо яг өмнөдөө бол маш хайцтайгаа учраас бол одоо ахыхаа ятгаснаар л одоо та бүхэндээ ярьж өгье. Тэгээд би бол одоо өнчөөрөс өссөн ээж аав минь бурхан болсон. Тэгээд одоо амьдралын гачигдлын улмаас бол би яалтчгүй одоо энд би дээд сургалт төгсөөгүй. Тэгээд тогоочийн нэг курст ороод ямар ч байсан ингээд тогооч хийж одоо өдөр хоногийг өнгөрөөж ингээд амь зудаг байсан. Тэгээд надад бол ах トゥ амрагсаад ингээд ах олон хүн байхгүй. Тэгээд ямар ч байсан ээж аваасаа өвлөж авсан нэг хашаа байшин минь л байсан. Тэгээд би нэг зарын дагуу ямар ч байсан нэг гадаадын хөрөнгө оруулалттай тийм аудитын компанид би нөгөө тогооч хийхэр болсон. Тэгээд очиод ямар ч байсан уулзаад тэгээд хэдэн гадаад хүмүүс байдаг гэд тэдний одоо өглөө өдөр оройн хоолыг ямар ч байсан хийдэг болсон. Тэгээд нөгөө тэр донд одоо нэг залуу бол одоо надад маш их одоо миний одоо авж байгаагүй бэлэгсэлд тэгээд одоо мөнгө төгрөгийн тусламжийг үзүүлж одоо маш их одоо сэтгэл гаргаж ирсэн болохоор эмэгтэй хүн гэдэг бол бас их өрөвдөлтэй л юм билээ. Тэгээд өдөр хоногоос тасаад тэгээд тэр хүн их л дүлгөөхөн их л сайн хүн шиг санагдаад одоо бас нэг удаа тэр хүнд итгэж болох юм болоо гэж би хувьдаа бодсон. Тэгээ ямар ч байсан энд байх хугацаанд 6 сар бол одоо үнэхээр одоо миний амьдралдаа үзэж туулж хараагүй бүхнийг одоо тэр хүн бол надад өгчээсэн. Тэгээд эндээс бас нөгөө бизнес нь бас ингээд жоохон муудаад тэгээд би одоо уучлаарай үзэгч минь одоо яг хаана гэдгийг нь бол үнэхээр хэлж чадахгүй. Тэгээд өмнөд Азийн ямар ч байсан нэг орон. Тэгээд нутгруу нь одоо дагаж авахар болсон. Тэгээ ямар ч байсан уул нь эхлээд нэг тийм жижигхэн тийм мужид
хоёр амьдраад улан сайхан л байсан. Тэгээд цаашлаад бас одоо нөгөө ажил нь одоо үнэхээр болохгүй улмаас одоо манай нутаг руу ээж аав руу явъя гэсэн. Тэгээд тэр бол одоо миний бүр амьдралдаа хараагүй, төсөөлж байгаагүй маш аимшигтай газар байсан. Тэгээд яста тийм одоо газар байдаг гэдгийг бол та мэдрээгүй. Одоо бүр үнэхээр бүр ингээд зүгээр юм шавран дээр те ингээд нэг тоосгоор тэгээд тэр нь маш намхан усуд идэм билээ тэд өөрснөө. Тэгээд бараг ингээд зогсоход одоо нөгөө тааз нь бараг л одоо тэ миний өндөртөд үцхээр ер нь л тэгээд айгуу тийм юм бүр ингээд замаасаа бүр ингээд бараг би одоо хамаг ямаа үүрээд 27-8 км ингээд алхаж атсан. Тэгээд тийм тасганд очихдаа тэгээд нэг хитэн гахаатай, ташаатай тэгээд бүр цэвэр ус гэдэг зүйл бол одоо үнэхээр байдаггүй. Зүгээр шалбаагийн дунд тэгээд бүр одоо төсөөлхийн аргагүй аимшигтай халуун одоо бараг 47-8 градус хүрд юм уу та. Тэгээд одоо бүр унтаж шивтэх газар нь одоо бүр одоо та бүхэнд одоо төсөөлөх жаагүй би мэдэхгүй л юм л да. Тэгээд ерөөсөө тэгээд тийм амар шавартай тэгэл ерөөсөө гахаа дахиад ингээл зүгээр гэр юм уу юу юм мэдэхгүй одоо ингээл баач хийгээл үнэр танаар одоо үнэхээр тийм аимшигтай газар атсан. Тэгээд яг нөгөө хүний хань гэдэг үднээсээ бас сайн сайхан байхад одоо миний амьдралдаа үзээгүй одоо сайхан мэдрэмж өгсөн учраас би одоо үнэхээр хүнийг сонгоод хань болоод ирсэн юм да гэж бодож л төвчжсэн. Одоо үсэндээ та бол сайн гүйцэтгсэн гэсэн. Тэгж бодож л одоо тийм төвчсэн байгаа. Тэгээд тэнд бол үнэхээр одоо аимшигтай их ажлуудыг хийдэг байсан. Өглөө гараад гахаа шуугных нь баас тэгэл савн гэж бол айхгүй. Тэгэл тэр голын шалбаагийн дээр очиад юм умаа цэвэрлэн тэгээд маш халуун хамгийн аимшигтай зүйл нь бол үнэхээр халуун. Тэгээд би бол яг үнэндээ бол одоо ингээ аюу сайхан амьдраад аюу сайхан хүнтэй суучлаа гэж бодоод үнэхээр одоо тэрийг нуух гэж бол одоо хэдхэн цохин ах トゥ нартай бол өдөр хоногуудыг одоо сайхан өнгөрөөж байгаа юм шиг тэгэж л одоо хэлж ярьж одоо зураг хөргөө явуулдаг байсан. Тэгтээ тэр бол одоо миний амьдралын хувьд бол хамгийн аимшигтай зүйлүүд. Тэгээд цаашлаад одоо тэр хүнтэй Амьдэрсэн юм байна. Тэр нэг хотод амьдарч байгаа. Тэгээд дараа нь тосгонд очсон мэдээж таны яриагаар бол та бол хаана гэдгийг хэлэхгүй гээд байгаа. Тэ хятад бол биш тэ. Тэгтээ ингээд явсан. За тэгээд очоод тэр тосгонд очоод одоо өсрөөл та мэдээж тэгээд та хүүхэдтэй болсон гэдэг тийм. Сэрхгатай одоо миний амьдралд айгүй тийм сайхан зүйл тохиолдоод би бол тэнд одоо 2 жил орчим амьдарсан. Тэгээд би 9 сар сайхан тэгээд нэг сайхан охинтой болсон. Тэгээд би охиноо яг үндэл одоо Монгол эмэгтэйчүүдийн л ажил хэлгэндээ тэгж ангир уурга өгч одоо ингээ өсгсөн. Тэгээд тэр газар нь болохоор одоо юу хат юм бэлээ их санаа юм эмэгтэй хүмүүс одоо ер нь одоо хүүхэд бол одоо дандаа л одоо ачаа үзэгдэж одоо ерөөсөө хүүхдийг бол юу адгүй эрэгтэй хүүхдийг бол амар тавьдаг газар юм бэлээ. Ер нь бол Азийн орнууд ер нь тийм байдаг. Тэгээд би нэг өдөр нөгөө юунд явчаад ирсэн. Нөгөө угаалга хийгээ яваад ирсэн чинь миний охин алга болсон байсан. Тэгээд би
үнэхээр одоо бүр охиноо бүр үнэхээр чадхаараа хайсан. Тэгээ бас одоо миний суусан тэр хүн маань бас байхгүйсэн. Тэгээ би бодохдоо муу юм болсон гэж үнэхээр бодоагүй. Аав нь аваад явсан болов гэж бодсон чинь өдөр харин одоо тэр миний суусан хүрээд ирсэн. Тэгээд би охиноо яав гэд асуусан чинь миний охиныг худалдсан байсан хүний найманд. Тэгээд яагаад одоо чи ингээд төрсөн эцэг нь чи хүүхдээ одоо ингэж юу гэсэн чи бит хоёр ч ерөөсөө мөнгө л хэрэгтэй. Ахад хоёлоо хүүхдээ болох боломж байгаа гэж надад хэлсэн. Хүүл гарах гэдэг. Тий, хүүл гарах гэдэг. Тэгээд байнгын бэлгийн дарамт нь тэгээд дээр нь би тэр битгий охин алдсандаа би бүр үнэхээр алалцсан. Тэгээд тэгээд би орлоо чадхаараа зохиод. Тэгээд тэдний ээж аав нь би одоо яг үүндээ бүр одоо их хүн эмэгтэй хүн тийм аимшигтай одоо байхыг би бол үнэхээр мэдэхгүй. Тэгээд аав ээжтэйгээ нийлж намайг зодсон. Би 10 хоног яг тэр аимшигтай газар би ухаан балартай шивтээд тэгээд 10 хоногийн дараа би ахаад босч ирээд дахиад би алдсан. Тэгээд сүүлдээ бол үнэхээр одоо миний яс хугараад миний нүд харж чадхаавлаад миний бүр хамаг би бол үнэхээр шархаж өвдөөд тий ерөөсө бүгдээрээ л нийлээд зодно. Тэгээд би бас хэд удаа нөгөө цогтох оролдлогыг бас хийсэн. Тэгээд замаасаас маш хол болохлээр нөгөө алхаал яваал нөгөө модон дундуур бол явах ямар ч одоо боломжгүй юм билээ. Нөгөө амир их тийм амтэн ихтэй одоо могоо тэгэл одоо янз бүрийн юм л би бас ингээл харж ийсэн бас айгаад одоо 27-8 км явж төв зам руу очдөг болохоор тэгээ би бол нас чадхаараа ингээд нэг цухтыгээд орлогод хийсэн боловч хамгийн гол нь нутгийнх нь одоо тэр хүмүүс ингээд намайг ингээд зохиод зодоод чирээд чинь өгцөн учраас цаашаа амьдрал гондрол болсон юм байна гэсэн үг. Тийм ер нь бол би яг хөө тэр болтлоо одоо нөгөө эмэгтэй хүний бас нэг үүрэг гэж байгаа штэ тий. Тэгээд би хүүхдээ ер нь зартал нь бол би асал хүнийхээ нэмдэл гэж би бодчихсон. Тэгээд охноо алдахтаа бол би одоо энэ новшин газраас ямар ч байсан зайлшил гэж бодсон. Тэгээд үнэхээр тэр нутгийнх нь хүмүүс хүртэл намайг чирээл зодоод бараг сүултээ хэн дуртай л намайг зоддог гэсэн. Тэр жавал чирээл ерөөсөө юу дайрцангаараа цохол тэгэл чирээл аваачаад өгчдөг байсан. Тэгээд би бас нөгөө өөрөө бас тэр нөгөө газар нутгийг сайн мэдхгүй болохоор одоо нөгөө айсандаа нөгөө төв замл бараадах юм баг гэж бодоод тэгж явж байгаа л баригдал зодолцдог гэсэн. Тэгээд хамгийн амар нь болохоор тэр ээж нь барыг жар шахаж байгаа авгаа тэгээ бас адилхан эмхтэй байж маш бүр юм хорон зоддог. Тэгээд би одоо яг өмнөдөө бол амар айдаг. Одоо надруу ингээд гудамд ингээд явж байгаа төгшин хүн гараад ирвэл би амар чачдаг. Тэ ингээд одоо ингээд юу нэг хөвшөөний нүд рүү бол би ихтэл чарч чадхаа байсан. Заримдаа нөгөө хардаар зүтлэхээр дандаа тэр нөгөө авгагийн царай муухай хашгираад ярьж байгаа царай нүдэн дандаа зүтлэгддэг болсон. Тэгээд би ямар ч үгүй. Тэгээд би нэг өдөр харин бас бархан тэнгэр гэж байд юм байлээ. Тэгээд тэн нэг хоёр монгол залуу явж исэн. Тэр одоо тасганд одоо юу явж исэн мэдгүй. Ээжтийн тасганд уу? Тий. Тэгээд монголоор ярьж байгааг нь сонсоод бид хоёроос үнэхээр очиод хүү арга тасрахлаа нэр амар болт юм байлээ. Би
Монгол дуу хоолой сонсвол би зүгээр тархирал атсан. Тэгээд намайг туслаад би одоо ингээд бүх учраадлаа би бүр мэдгүй би одоо тэр хоёр хүнийг хараад одоо яг хэсэгэн зур ухаан балартад одоо яг юу ярьж юу тайлбарлснаа би бол одоо мэдгүй байна. Ямар ч байсан би аврал хийсэн. Тэгтэл тэр хоёр залуу маань хамгийн аимшигтай бит хоёр одоо ингээд нутаг буцаж чадахгүй гэд намайг түлхээд машиндаа суугаа явцсан. Тэгээд би бүр араас нь би бүр Монгол хүмүүсээс та нар ямар өөдгөө юм бэ гэд бүр үнэхээр хэлэх үг надад үнэхээр алдаагүй. Тэгээд би араас нь гүгээд ч үнэхээр бүр одоо бараагүй гэх юм те. Тэгээд яалтчгүй би тэр хоёр залуу маш гомдчихсэн л доо. Тэгээд би яах учраа болохгүй ингээд өдөр хоногийг одоо өндөө өдөр хоног яаж өнгөрч байгааг бол мэддэггүй л өнгөрдөг байсан. Тэгээ харин нэг орой Бурхан бас надад одоо тэр хоёрыг явуулсан гэлтэй нэг орой монголоор намайг дуудсан. Хөөе. Тий би нөгөө угац засах гавьжсан байхгүй. Тэгээд дуудаад залууч ирсэн юм уу? Тий тэгээд тэр хоёр маань нөгөө улаан цагаан нөгөө бас өөрснөө нөгөө өдрийн нөгөө аваад явж чадаагүй юм билээ л дээ хөрхи бас нөгөө хил мэл одоо нөгөө гарч чадахгүй гэж бодоод тэгээд тэр хоёр маань намайг дуудаад нөгөө доор машина нөгөө нэг миний одоо яриад байгаа тэр зам дээр нөгөө машина нөгөө тавьсан байсан тэгээд намайг гарч ирэхэд хүлээж исэн тэгээд бистэ тэр мөчөд тэр хоёрыг хараад нэрээ бүрст амар баярсан би одоо бүр үнэхээр үгээр хэлж одоо бүр илэрхийлж чадахгүй байна. Тэгээ ямар ч байсан тэр хоёртойгоо зүхтсан. Тэгээ зүхтаад тэр хоёр маань одоо надад ингээд туслаад ямар ч байсан тэр хоёрын мөнгө төргөө тэгээд надад бол нөгөө нэг бичиг баримтын маань манай нөгөө нөхөр зодоод сүүлд нөгөө нэг намайг хэд удаа нөгөө орчлох хийсэн мэлэр ингээд надад ямар ч бичиг баримт байхгүй. Тэгээ тэнд бол угаасаа хүнтэй бол ингээд одоо туслаач гээд одоо хандах одоо юу гэх юм чимдээ одоо нэг хандах хүн байхгүй хандах газар байгаагүй. Тэгээд би ямар ч байсан тэр хоёрынхаа буйнаар ингээд Монгол руу тэр хоёр манаас ингээд нөгөө хүн амтантай холбогдоод надад паспорт авчирсан. Тэгээд орондоо ямар ч байсан тэр хоёр хүний хачаар ирсэн. Тэгээд намайг ирж хахад бол Монголын минь сайхан хүмүүс бол ингээд аялж байгаа ч юм уу мэдгүй л дээ би. Гэхдээ ер нь ингээл хар хорн лөө ингээл хил даваал явж юм шиг. Яагаад мөнгө өссөн ч удаа байж. Надаа яа ч байхгүй. Надаа бүтчих өрөнд байхгүй. Өмсдөг байсан нэг таашин злээдэг. Бас тэрийг би нөгөө тий нөгөө өмнөр нь нөгөө би нөгөө бинээсээ салгадгүй байсан байхгүй юу? Тэгээд охиныхоо даашинтай өмсөж байгаа хувцтайгаа Дуудсан уу? утсан бас хөөрхөн утсан. Зардал мөнгө төр тэр хоёр залуу гарсан уу? Тийм тэр хоёр залуу маань гаргаад тэгээд нэг нь бол үнэхээр сайн хүн. Тэр залуу бол үнэхээр сайн. Тэгээд тэр хоёр залуу бараг 10,000 долларыг одоо намайг оруулж ирэхийн тулд одоо тэр хоёртой байрлах тий хоол унаа тэгэл одоо паспортны зардал бүх юм тэр хоёр залуу маань гаргаж өнөөдөр ингээд энд суух бас хувьтай байна. Тэгээд Тэр хоёр залуу Уулзсан уулзуу. нэг удаа уулзсан. Тэгээд би тэр хоёр залуутай ямар ч байсан би Монгол дээрээ сэлэнгэт нөгөө 8 идэг залуучултал та тэр хоёр маань тэгээд тааралдаад би бүр тэр хоёрынхоо өнөөдөр хүний амнаас илүү зүйл байх уу гэд би хашаа байшингаа ирээ зарсан. Тэгээд би тэр хоёр залуутай ямар ч байсан уулзаад би та хоёртой одоо ингээд намайг өнөөдөр ингээд бүрэн бүтээ авчирсан баярлалаа гэд ингээд би баярлсан одоо юу гэдэг нь талархснаа илэрхийлэх гэсэн чинь тэр хоёр маань бит хоёрыг одоо сайхан уулгачих гэсэн. Тэгээд тэгээд сайхан уулгачих. Уулгачих гэнэ. Тий тухайн үед би бас одоо яг нэг тий би бас ойлгохгүй бас одоо ингээл болчтой юм бахтаа гэж бодож байсан ч гэсэн бас одоо намайг ингээд
амьд сэрүүн те ингээд аваад ирэхэд би одоо ямар ч гэсэн нэг хашаа байшингаа зараад тал мөнгөний нүгэгээд би одоо тэрний өмнө нэг юм юу 2 өрөө байр юу ятг гэсэн хөсөлдөг байсан. Тэгээд тэндээ авчраа тэр хоёртойгоо ямар ч гэсэн би тал мөнгө өгсөн те. Тэгээд хамгийн гол нь нэг залуу аягүй сайн залуу байхгүй юу? Илүү одоо нэг нөгөөдгөөсөө илүү бас надад нэг жоохон санаа анхаарал тавиад идэв. Тэгээд тэр хоёр залууд би бол одоо үнэхээр баярлдаг. Тэгээд би ямар ч гэсэн сэтгэлийн ингээд ингээ өгсөн чи тэр хоёр маань учир зүггүй инээгээд ирсэн. Тэгээд би одоо тухайн үед одоо яасан юм бол доо гэж бодож ирсэн бодловчиг. Надад бас миний амьдралд бас нэг сайхан гэрлийг бол бий болгосон. Тэгээд найзууд нэг удаа тусалж чадсан юм чи одоо хоёр дахь туслая. Чи юу яачих? Одоо эндээс ингээд түрээсэлт юм бол минь юм авчих гэдгсэн. Тэгээд би бас тэгтээ бас жоохон айцтай байсан л да. Эрэхтэй хүн гэдэг бол бас тэ одоо хэцүү шттэ. Тэгтээ яг бид хоёр зүгээр итгэжсэн юм маань тэр хэцүү цаг үед өөрснийгөө ч тэ одоо бодохгүй намайг ингээд хэл давуулаад оруулаад ирсэн мэлэр би бас итгээд тэгээд бүр гайхаа үжсэн чинь найзууд нь бол тэ нэг хидэн залуучууд ороод ирсэн. Тэгэл ерөөсөө бүр гайхаад л уучраа болохгүй жидэл миний юмнуудыг аваад өргөөл одоо нэг чаал тэ одоо яа вэ гэдгийгсэн. Тэгээд би бүр одоо юу вэ гэдэг ингээд хэлсэн чинь юу та манай хоёр найз маань найзууд нэг удаа тусалсан юм чинь одоо чамдас хоёр дахь тусалчаа гэд надаа айгуу гоё тийм төгчүүлсэн. Тийм нэг давхар хашаатай хаус бэлгэлсэн. Тэгээд энэ бол миний амьдралд бүр одоо авна гэж бодож байгаагүй бас зүйлүүдийн нэг байсан. Тэрийг би яг нөгөө миний юмыг нүүлүүлээл найзууд нь хоёр дахь туслах гэхэд нь бол би үнэхээр мэдэхгүй л дээ. Дараа нь би харин нэг ухаан санаа манаас жоох ингээ орж гараад шүү. Тэгээд та юу жилээ нөгөө тийм үнэн те дараа нь би ингээ судлаад үзсэн чинь тэр нөгөө авсан хүмүүсээсээ бас асуусан чинь баг 71-2 сая төгрөгөөр авсан юм билээ. Чичээ тэр залууч дахиад мөнгө чинь буцаагаад өгөө. Тийм. Тэгээд дахиад тэр залуучтай уулзсан. Одоо найзад хэвээр байгаа юу? Үгүй. Тэгэл ерөөсөө сураг тасарсан. Уул нь би бас олох гээд айгүй. Чи одоо 3 жил огт уулзаагүй гэсэн. Тийм огт уулзаагүй. Тийм. За 2 жил. Тэгээ 2 жил гарна юм уу тийм. Тийм. Тэгээд одоо ганцхан амьдарч байгаа. Одоо л би охинтойгоо амьдарч байгаа. Охинтойгоо амьдарч байгаа. Дахиад хүүхэд гаргасан. Үгүй. Миний охин одоо гарсан л та. Гэхдээ миний сэтгэл зүрхэн дүүрд хамт байгаа. Тэгээ би одоо нэг юм хүүхэлтэй байдаг байхгүй нэг том. Тэгээд тэр хүүхэлтэйндээ охиныхоо би тэр нөгөө цогтож гарч ирэхдээ авчирсан хувцсыг өмсгцэн. Тэгээд миний охины инээж байгаа, уйлж байгаа бүх юм одоо надад сонсогддог. Тэгээд би охинтойгоо амьдардаг. Шөнө миний охин уйлаад бусад эртний нөхцөл би дуулаад бүүлээд унтуулдаг. Би охинд амар хайртай. Миний охин Одоо та тэр одоо юу гэх шүн бөөвөлдөг гэж юу? Тий, миний хүүхд уйлангууд би босоод ямар ч хэсэг хүүхдээ унтуулна да гэж сайхан бүүгэнд баялал би унтуулдаг. Миний охин ястай хөөрхөн. Миний охин бол одоо ч надтайгаа хамт ээжтэйгээ байгаа. Тэгтээ яг хүмүүс намайг ийм сэтгэл зүйн юунд ороод бас одоо юу гэж бодчих магадгүй. Тэгтэл миний охин надтай цаг одоо инээж байгаа, уйлж байгаа. Тэгтээ миний охин өнгөрцөн л тоо. Тэгтэл
Инээж байгаа бүр тэр уйлж байгаа нүсэл миний чихэнд одоо хүртэл сонсогддог. Одоо та дахиж найз Молотоо болсон уу? Би одоо ер нь нэр хүн итгэж чадахгүй хаа. Яг үнэндээ бол миний амьдралд ир хүнийг харах тэ одоо бүх зүйлээр нь аль дууссан. одоо та тэгээд Бүхэлдээ л амьдраад байгаа юм. Би охинтойгоо охиныгоо сайн хүн болгоно. Тэгээд охинтойгоо л одоо Тэр түрүү хэлсэн шүү дээ. Хүүхэлтэй гэдгийг өөрөө мэдчихэж байгаа гэсэн шүү дээ. Хүүхэлтэй гэдгийг. би мэдчихэж байгаа. Гэтэл миний сэтгэл зүрх нь миний охин өөр надтай хамтлахгүй юу? Хуулийн байгууллагт хандсан уу? Би яаж яг үнэндээ бол би одоо магадгүй хил дамнаад хүрээд ирэхийг би үүсэхгүй те. Тэгэхээр одоо би яагаад одоо энэ нэвтрүүлэгт хандах болсон гэдг нь болохоор хүмүүс одоо ингээд бас начиг битгий амьдраасаа те одоо битгий юм алдаа гаргаасаа гэдэг үднээс л би хандсан. Тэгээд дээр нас надад бас нэг юм сэтгэлээ удлаад бас юм одоо нөгөө юу гэмэр чимдээ одоо нөгөө сэтгэлээ сайхан онгойлгоод те ярих бас тийм зүйл хэрэгтэй байсан. Тэгээд Хаашаа явсан бол тухайн үед фэйсбүүкээр зарласан. Тухайн үед хүүхдэр зураг тавьдаг байсан. Тэгээд найз нөхөд болон хамаат садн одоо тэнд байгаа гэж боддог тий. Тэгээд сүулдэ ирсэн ч гэсэн их азуултай амьддаг гэж боддог. Тийм учраас тэрийг ерөөсө хүнд хэлийг унуусладаг. Тийм учраас нөгөө хаана очсон гэдгийг аж хэлэхгүй тий. Тэгэл би явуул гэсэн. үнээр хэлж чадахгүй тийм намайг ус ойлгоорой те. Тэгээд би бас хүн одоо нөгөө их л гоё газар руу очино гэд би бодсон байсан болохоор одоо би эндээс явахдаа бол бүр найз нөхдөд хэлээд явсан болохоор би бас нөгөө бас муугаа үзүүлж гэнсэн гэх ч бас хаашийн нэг тийм тэ надад юу Уучлаарай үзэгчдийн саналууд орж чинь дээг ингэж удаан явж болохгүй сэтгэл зүйчдэр очих нь хэрэгтэй болж эвдээ гэн. За сэтгэл зүйч бол ирсэн байж байна. За тэгээ залуу хүн дахиад хүүхдтэй болоод аз жаргалтай амьдраасаа гэдэг бас залуучууд сайн сайхныг хүсэж байна. За мэдээж одоо сэтгцийн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй, сэтгэл зүйчд очих хэрэгтэй гэхээр энэ бол мэдээж хамгийн зөв. За мэдээж би бас нэг сэтгцийн эмнэлэг гэх үү юу гэхээр ойлгох нь бас хэцүү. За хүний нутг руу зорж байгаа хүмүүс заавал хилтэй байж зорих хэрэгтэй. Гадны хүндээ суух гэж байгаа хүүхнүүд ихэнх нь хэл маш уу. Тэрнээс болоод маш их оюулд ордог санагдсан. Ингээд монголчуудын дунд ер нь сүүлийн үед ингээд хэл ус мэдхгүй, юу мэдхгүй тэгээ нэг гадны хүн дагаа сайхан амьдрна гэдээ явдаг энэ юм маш их байгаа. Тэгээд одоо сүүлд Солонгост бас нэг те энд яг утсан байж тээ Гамбаяр Үрчка гэх Солонгос 2012 онд Монгол охиныг хадам ээж сэтгцийн өвчтөй нөхрөөс нь аварч байлаа. 19 настай охин байсан даа гинэ бас аварч ирсэн гэж байна те. Тэгээ ер нь ингээд нэг хүн дагаал нэг явждаг. Тэгээд гадаад очихоор сайхан гэж ойлгодог. Энэ нь буцаад ямар аюулд орж ийн гэдэг юм хэцүү асуудал байна. За одоо ингээд тань хэлж те та ямар дүгнэлт хийв? Ямар одоо юу ойлгов? За тэгээд ер нь энэ хүнд ийм тохиолдолд хүмүүс яах ёстой гэдэг мэдээж сэтгэл зүйчтэй очихсан гэдэг зөвлөгөө бол хамгийн дөрөв. Та мэдээж дараа нь юу авах бахтай. Гэхдээ танд одоо мөрөлийн сэтгэл зүйч өдөрт хэрэгтэй үү? Эхнийгөө алдах үед охин нь хэдэн сартай эсвэл хэдэн настай байсан бэ? нөгөө тийм хэлэхгүй болох. Ягаад гэвэл нөгөө би одоо ч гэсэн нөгөө амьд гэж бодож байгаа болохоор. Өөр энэ асуудлаа ярьж байсан тохиолдол байгаа юу? Танд ойр дотны найз нөхөд бий юу? Холбоотой хэн нэгэн бий юу? Холбоотой хүмүүс байгаа л та. Гэтэ би бол яг одоо танаа нэвтрүүлэгт те нөгөө ингээд нөгөө хандий гэж л бодсон. Тэгээд ойр хүмүүст бол ер нь л ярьж байгаагүй.
Яагаад гэвэл би нөгөө явахтаа амар нөгөө аз жаргалтай те сайхан амьдраад ингээд бодсон байсан болохоор тийм тэгээд танаа нэвтрүүлэгт л хандсан. Ер нь бүх ярианаас хүмүүстээ ирвэл Ер нь бол яг эхлээд оролцогчийнхаа сэтгэл санааны байдлыг илүү сайн тодорхойлъё гэж бодож байна л да. Тэр үйл явдлууд болж өнгөрсний дараа таны сэтгэл санааны байдалд ямар өөрчлөлтүүд орсон? Би бол одоо л яг минь үгэлгээд жоохон айдаг. Уу яг жоохон ч нэлээд айдаг. Тэг ер нь ингээл над руу хүмүүс ер нь хит ингэж ойртож мартаж одоо ер нь би хүний нүдрийг хэцэл харж чаддгүй. Та бас анзаарсан л ах тий. Тэгээд нэвтрүүлгийн өмнө бас та надаас юм асуух гал ашигсан. Би нөгөө олон дахин нөгөө ярихлаар надад айгүй хэцүү байдаг байхгүй юу? Тэгээд бас би жоох ингээ нөгөө орон гарan ингээд нөгөө юмаа хаанаас нь эхлээд одоо юу юм тэ нэг одоо ингээд дараалалтай ярьж бас чадахгүй. Тэгээд дээр нь би нөгөө ингээ хитэ хайрхан хүн байх, хит ингэж над руу удаан харах тиймэрхүү зүйлсээс маш их хайдаг. Тэгээ ялангуяа би хөшөөнөөс их хайдаг. Ингээл гинт хөшөө хүмүүс таяг маягаа тулаад гараад ирвэл нэг сон зөхөд тахгүй даа тийм мэдрэмж төвтэй надад. Тэгэхээр би юу хөшөө хүмүүсээс их хайдаг болсон гэх юм уу? Ер нь бол оролцогчийн маань хувьд сэтгэл зүйн маш олон төрлийн асуудлууд давхцсан байгаа. Комплекс асуудал байна гэж харж байна. Тэгээ хүчирхийллийн орчинд байсан хамгийн хайртай хүн итгэлийг алдсан, дээрэс нь үр хүүхдээ алдсан, ингэж хэлж байгаа дуучлаарай. Гэтэ миний охин өнгөрцөн л дөө, өнгөрцөн л ах. Тэгээд гэтэл би нөгөө нэг охиныхоо яг л нөгөө ингээд надад бас сонсогдоод байдаг байхгүй юу? Нөгөө инээж байгаа, уйлж байгаа. Хүн хямралаасаа болоод маш их мартамхай болсон, тий анхаарал төвлөрхөө болсон, сэтгэл санаа бол маш тогтворгүй, нэг бол ингээд хэд баярлан хөөрөх, нэг бол маш доогуур байх гэх мэт байдлууд байдаг байх гэж бодож байна. Дээрэс нь эрэгтэй хүнээс айхаас, эрэгтэй хүнтэй дотносохгүй, тий мөн хөгшин настай хүнээс айхаас, магадгүй бүр хөгшин настай эмэгтэйгээс айдаг байх нь шүү дээ, тий. Эмэгтэй хүнээс амар Маш олон төрлийн асуудлаас үүдэлтэйгээр оршихуйн хямралд ингээ бүрэн орцсон байна л да. Зочин маань оршихуйн хямрал. Тийм. Юунаас хайгаад идэв шүү дээ. Чанга дуу чимээнээс тий огцом Үнэр дуу чимээ, огцом хөдөлгөөн гэх мэт зүйл маш мэдрэг цочромтгой болцсон байдаг. Тий. Оршихуйн хямрал гэж юу хэлээд байгаа вэ гэхлээр өөртөө итгэх итгэлээ нэгдүгээрт алддаг. Магадгүй өөрийгөө маш их үгүйсгдэг, өөрийгөө дотоод дуугаалаа их ихтэй сөрөг байдаг. Тэгээ өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл бол ер нь маш бага хувьтай байх боломжтой, тий. За тэгээд бусдад итгэх итгэлээ мөн алдна. Бусдад итгэх итгэлээ алдснаар яах вэ гэхлээр хин нэгэнтэй дотносож чадахгүй нөхцөл байдлууд үүснэ, тий. Хэдий ингээд яриа хөөрөө үүсгэж байгаа ч гэсэн итгэж юусоо чадахгүй, сэтгэл зүйн хувьд огт холбогдохгүй болно гэсэн үг. Тэгэхээр яаж юм гэхлээр сэтгэл санааны хувьд ч тэр оюун санааны хувьд ч тэр өөрийгөө ингэж тусгаарлаж ганцаардвал нөхцөл байдлыг бий болгож байгаа. Тэр ганцаардлаасаа гарах нөхцөл байдал нь магадгүй охиныгоо одоо өөр зүйлээр төлөөлүүлэх ийм нөхцөл байдалд хүрсэн байна л гэж харж байна. Одоо бол шүн бүүгүүлээд хуралж ирэхээр надад бол аимшиг хэрүүсэн чинь юм. Аимшигтай санагдаж байна. Тий. Яагаад Болохгүй л дээ. Энэ бол оролцогчийн маань хувьд маш эрхэм зүйл байхгүй юу? чинь яг л миний охины хувцыг өмсдөө яг л уйлдаг, инээдэг. Тэр чинь миний охин байхгүй амар биш. Юусаа амар зүйл биш. Хамгийн амар зүйл л тэр хөгшөө хүмүүс. өөрт ширгүүлэхэд тэр хоёр залуу ямар мундаг хоёр залуу бай тээ. Шүн нуугдчаад тосгоны гадаа байшингийн гадаа нуугдаад твчихнэ гэдэг чинь
бас л Монгол хүний агуу сэтгэл шүү те. Та нөгөө өдрийн цагаар Гад тэр хооронд пассворд бүх юм болгоод Монгол руу аваад ирж ийн гэдэг тэр нэрээ ёстой нэг агуу Монгол хүний сэтгхүү юм да. Тэг яасан ч бурхан бас харж үзчихтэй. би Зөвлөнгийн сонсоод бурхан эндээс нэг хоёр сайхан монгол залуу хэлгээд тэгээ нөгөө хоёр залуу энд ирсэн хойноо дахиад байшаа авч өгөө. Тэгээ надад бүр хамгийн гоё сонирхолтой нь эдгээр найзууд болоогүй юу болоогүй нөгөө хоёр залуу орс руугаа халуун болцсон. Бид хамгийн сонирхолтой бод би бас нөгөө түүхийн анх сонсоод уушаал байж зах тэр хоёр залууг бол одоо болдог бол би тэр хоёр залууг олоод тэ одоо юу гэдэг ястаа нөгөө төрн үнэлэх стол үнэлээд эсвэл анд нөхд найз нөхдөрөө бид нар үнэлээд нэг монгол хүнд ийм сэтгэл гаргалаа гэдгийг алдуурч гаргаж ирэхэд нэрээстэй гоё юм аа тий гэдэг бол эргээд тийн нэгэнд бахархдахын тулд ч юм уу өөрөө өөрийгөө харуулахын тулд ч юм уу биш яг л нөгөө эзэндээ очисон тусламж байдаг тийм л тусламж байсан байна гэж харж байна л да. Та одоо ажил хөдөлмөр эрхэлдэг үү? Яаж амьдралаа залгуулж байгаа вэ? үжилстэй нөгөө бас л нөгөө нэг тоогоочоо гэл. Тэгээ ажиллаа хийж байгаа. гэр өрмөө сайхан болсон. Маш сайхан болсон. Тэгээд ямар ч хэсэн би стресс залуугаас олмоор л байгаа тийм. Чига болвол магадгүй өнөөдөр хандлтаа өдөртөө авах нөгөө нэвтрүүлгийг олон хүнд хүргэхийг бол бүгдээрээ бас шеэр хийгээд өгөөрэй тэ бүгдээрээ шеэр хийгээд бол олон хүнд хүрэх байх. За тэгээд тэр хоёр залуу магадгүй одоо олдох ч юм билүү мэдээж өсгөх хаангааг бол мэдж байгаа. Тэгээд мэдээж албаар уулзахгүй л байгаа хэл та одоо нэг тус улсын юм чинь нөгөө монгол хүний эр хүнийхээ зан гаргаа тэ за одоо ингээд энэ гоо амьдргээ яаш гэд. Тэгэхээр бас надад бол сайхан л уг нь болов одоо энэ манай нэвтрүүлэгтэй холбогдооч тий. Би бас тойроо яриулах гэсэн юм а. Тухайн үед тэр хүний газар мөлхөөд энэ бүсгүйг аврах гад явж явах үед ч одоо ямар байсан бэ тий. Тэгээ энд ирсэн өний яагаад хоёр дахиж туслах болов? Тухайн үед яагаад өөрсдийнхөө 8-ны мөнгийг энэ бүсгүй зориулсан бэ ч гэдэг мөнгийг дахиж нэмж дэлгэрүүлж яриулах сонирхолтой. Гоё яриастай бас болох бах. Тэгэхээр та бүхний нэвтрүүлэгт урьж байна. За үзэгч та бүхэн бас бүгдөө шеэрлээд өгөөрэй тий. Бол. Үзэгчдээс маань зочноос асуух асуулт байвал асуултуудаа үлдээгээ. Тэгээд бас бид зарим зүйлийг зочныгоо байхгүй байхад ярилцвал зүгээр юм болов уу гэж бодож байна. Ер нь бол гэхдээ та нэлээд сайн тайлбарууд хэлэхгүй бол хамгийн гол нь нөгөө сэтгэл зүйч сууж байгаа юм чи хандлага нөхгүй. Ер нь ингээд иймэрхүү тохиолдолд хүн яах ёстой байдаг вэ тий. Ер нь ямар одоо яаж энэ зочны хувьд бол бас сэтгэл зүйчтэй уулзах гэж байгаа гэдэг тэр өөрөө бас их. Ер нь бол зочинд орж ирсэн шалтгааных нь бараг 60-70% нь нөлөөлөн сэтгэл зүйч ийн гэдэгт л. Тэгээс болтгоод зочныг хамаатай биш байгаагүй тий. Нөгөө ер нь нөгөө энэ нэвтрүүлэгт ороод тий. Одоо сэтгэл зүйчээс бас юм зүгээр ах гэж бод. Ерөнхийдөө танд байгаа асуудал бол ийм комплекс асуудал учраас нэг дор зөвлөгөө өгснөөр бүх асуудал бол шийдэгдэхгүй. Энэ маш урт хугацааны эмчилгээ байдаг. Тэгэхээр магадгүй зөвхөн сэтгэл зүйн зөвлөгөө бас сэтгэл засалчтай хамтраад явах асуудлууд байгаа. Хамгийн гол асуудал юу вэ гэвэл зочин маань өөрөө тухайн нөхцөл байдлыг одоо хүртэл өөртөө хүлээн зөвшөөрөхгүй явж байгаа нь хамгийн том асуудал байхгүй юу? Тэгэхээр нөгөө тэр нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрнө гэдэг нь маш их төгшөөртэй нүүр тулах учраас сэтгэл зүйн хувьд өөртөө нөгөө хамгаалалт үүсгэсэн байдал нь төлөөлөл бий болгосон байгаа даа шүү дээ. Хамгаалалт үүсгэсэн байдал гэсэн үг үү? Гэхдээ айдас гэхээсээ илүүтэйгээр нөгөө тэр тухайн нөхцөл байдалтайгаа нүүр тулахыг хүсэхгүй байна. Тухайн нөхцөл байдалтай нүүр тулаад ингээ бодит байдлыг хүлээн зөвшөөрнө гэдэг нь өөрөө маш төгшөөртэй учраас одоо хүүхдэд төлөөлүүлэх ч юм уу ийм зүйлүүдийг хийж байна. Асуудлаа яг өнөөдөр л ингэж нээлттэй ярьж байгаа болохоос өмнө нь бол огт ярьдаггүй байсан байна. Гэх мэт энэ зүйлүүд бол багаар нэгдэх ёстой асуудал л да. Тэгээ яг үзэгчтэй хандаад зөвлөгөө өгөх бол боломжууд байна, тийм ээ. Хэрвээ үнэхээр одоо та ийм нөхцөл байдалд орсон бол яах вэ? Эсвэл нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд яах вэ гэдэг асуудал. Магадгүй
урьдчилан сэргийлэх хамгийн том гарц бол эхлээд явхаасаа өмнө бүх хамаатан садандаа өөрийнхөө мэддэг, таньдаг, итгэдэг хүмүүстэй өөрийгөө яг хаана очиж байгаа вэ гэдгээ байнга хэлэх хэрэгтэй. Магадгүй яг хамт явж байгаа хүндээ бүрэн дүүрэн итгэж чадахгүй байгаа бол тодорхой мэйл, хаяг, нууц одоо тий хаягууттай байгаа тогтмол холбоо тогтоодог хин нэгэнтэй заавал байх хэрэгтэй. Тэгэхээр ирээдүйд болох эрсдлээс өөрийгөө хамгаалж ин гэсэн үг шүү дээ тий. Тэгээд бас нэг зүйл юу вэ гэвэл очоод хамгийн түрүүнд тухайн газрынхаа одоо Монгол элчин сайдын яамыг хайж олж уулзаж өөрийгөө бүртгүүлэх нь хамгийн чухал байдаг. Энэ бол өөрийгөө хамгаалах бас нэг арга тий. Хэрвээ тийм боломжгүй болвол аль газар ямар газар ингээд шилжиж байгаа вэ гэдгээ ямар нэгэн байдлаар одоо тэр хамгаалах газрууд руу одоо мэйл илгээх, мессеж бичих тий холбогдож хэлэх гэх мэт таны араас эргээд санаа тавих хин нэгэнтэй заавал холбогдох хэрэгтэй. Энэ нь хуулийн байгууллага болон төрийн байгууллага байвал маш сайн. Энэ монголчуудад энэ гадаашаа явсан хүүхнүүдэд тэр тусмаа нэг юм харагдаад нэр төр амар боддог, хайрладаг. Жишээлбэл би одоо гадаад очивол гадаад хүнтэй суулгаагүй амьдарч ийн гэхээр тэрийг өвхөн хатан хамгаалдаг. Би Солонгост тааралж ил байсан. Солонгостой биш гадаад хүнтэй суугаад гэсэн үүд төсөөс алдсан. Тэгэл нөгөө буудал доор хураадаг те. Тэгэл өөрхий Монгол хүн тусан эмэгтэйчүүд амар дайчин шүү дээ. Тэгэл ажиллал амьдрал яваад байгаа мөртлөөсөө нөгөө Facebook дээрээ тавьж байгаа зураг гэр орныхонтой хэлж байгаа харуулж байгаа юм болохоор амар лаглаг гоё газар очиод нүүд бол амар аз жаргалтай. Тэр аз жаргалтай амьдарч ийн гэдэг дүрдээ бүр тоглолцсон итгэцэн байж дээ те. Жишээлбэл тэр гэр цэвэрдгийн ажил хийж байгаа эмэгтэйчүүд маш их химийн бодистой ажиллаж байна. Тэнд мөнгө би бодол өгдөг байхгүй. Тэнд нэг хэдэн дүүр хийж ирээд тэгээ энд ирээд алдсан эрүүл мэндэ яаж нөхөх гэж байгаа юм болдог бол би харамсалтай бодол өгдөг. Гэтэл тэр хүнтэй суугаад явсан эмэгтэйчүүд энэ хятад руу тэгэл Өмнөд Азийн орнууд руу хамгийн хоолнд Вьетнам тэгэл энэ Лаос, Кампуч хүртэл монголчууд байл шүү дээ суудсан. Бүр хаасан Африкийн тосгон хүртэл монгол хүн байна те. За яг энэ бид нар явах хорих орж байгаа юм биш. Гэхдээ эргээд болохоо байхаараа тусламж гуйдгүй. Одоо өмнөх нэвтрүүлэгт та байлгүй лөө хүний 8-ны охирчулсан охин орж ирсэн шүү дээ. Унтаагаар нь юу ятсан байсан ингээд хөхмөх хийдсэн байсан ингээд тэр охин бол жишээлбэл гэр бүлийнхнийхээ хинээсээ ч тусламж гуйгаагүй. Тэр бүхнийгээ тэгээд 6-7 жил бие өндүүлээд туулаад гараад ирсэн. Тэгээ Монголдо цугтааж ирсэн. Тэ. Яагаад нь гэр бүлийнхэнтэй ээж авдаа ах トゥ найз нөхдөд хэлхээс ичдэг. Гэхээсээ илүүтэйгээр ер нь бол хохирчийн сэтгэл зүйг ойлгох хэрэгтэй л тий. Ер нь бол нэгдүгээрт одоо тэр өөртөө тавьсан зорилго, тэр гаргаж байгаа зориулт, гаргаж байгаа тэр шийдвэртээ ингээд хүрнэ гэсэн итгэл байдаг хүнд. Хичнээн муу нөхцөл байдал дээр очсон байсан ч, хичнээн одоо яах ч аргагүй болцсон байсан ч гэсэн тодорхой хэмжээнд нэг итгэл байгаад байдаг байхгүй юу? Энэ бүхний даван тулаад энэний ард гараад сайн сайхан амьдрах юм шиг тийм итгэл байгаад байдаг. Нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор магадгүй тэр хүний сэтгэл санааны байдал хямарсан, цочролд орсон, магадгүй хүчирхийлэлд байсан гэж хэлж штэ тий. Тэгэхээр энэ нөхцөлд хүн нөхцөл байдлаа ингээд яг том зургаар дээрээс нь тий бодитоор харах боломжгүй байдаг. Яг нөгөө нэг өдрөөс өдрийн хооронд сэтгэл санаа өнгөрдөг гэх юм уу тий. Магадгүй өнөөдрийг давчих юм бол маргаашийг давчих юм бол энэ ажлыг л хийчих юм бол гэх мэтчлэн ингээд нөгөө өдрөөс өдрийн хооронд өнгөрдөг цаг хугацаа яг энэ үед ингээд маш хэцүү байгаа үедээ хүн яаж юм гэхлээр тэр орчин нөхцөл цаг хугацаагаа хянах тий өөрөө өөртөө бодиттой одоо зөв гэсэн шийдвэрүүдийг тэр гаргах чадамжгүй болж эхэлдэг хүний сэтгэл зүй. Тий. Тэгээд хоёрдугаарт тэр гуравдугаарт тэр яаж юм гэхлээр бусдыгаа санааг нь зовоочихгүй. Тий. Тэгээ гэр бүлийнхээ хайрлаад байгаа хэл та. Бас тий. Ер нь бол өөрийнхөө нэр хүндийг хамгаалах гэхээсээ илүүтэйгээр нөгөө хайртай хүмүүс нь өөрт нь итгэл даалгаж байгаа тэр хүмүүс эргээд ийм хэцүү байгааг нь мэдээд яах вэ гэдэг тэр бодол санаа зовнил ээж байдаг. Тэгэхээр маш олон хүчин зүйлүүд тэр хүнийг тухайн нөхцөлд нь байлгасаар л байдаг. Тэгээд яг эндээсээ гарыг гэж зориглох гэхээсээ илүү нөхцөл байдал нь таарад одоо азар гэх юм уу тий ингээд энэ байдлаас гарсан тохиолдлууд байдаг. Түүнээс биш зүгтаагаад ингээд зориглоод бүх зүйлийг хийгээд ядчил бичиг баримтгүй байна тий. Ихэнх тохиолдолд очоод ажлын одоо
хамтрагчдаа, даргадаа, эсвэл гэр бүлийнхаа хин нэгэнд тий ингээ бичиг баримтаа хураалгацсан хаашаа ч алхах боломжгүй тийм байдаг. Тэгээ хууль хүчний байгууллагад очиод ингэхээр магадгүй тэр хүнийг үгэнд итгэхгүй гэдэг айдас байдаг тий. Тэгэд энэ болгоно нь тэр хүнийг ингээд алхам хийлгэхгүй байх нөхцөл байдал үүсдэг. Магадгүй энэ эмэгтэй бол маш олон удаа оролдлого хийсэн байж та зүгтаасан тий. Гэхдээ баригдах болгондоо зүрхэн хүчээсэн байгаа шүү дээ. Задуулчин гэдэг чинь хэн дуртай задаад нөхөж хэцүүлтэй өстэй. Стол азал таарч нэхэр ирсэн л байна л да. Тэгвэл Аз гэсэн би юу гайхаад байдаг бага монголчуудыг л золбонтол хаасахгүй явчихдаг. Тэр хаасан нэг ч монгол байхгүй тарай чин тосгонтор 8-1-2 монгол явж ирэхээр юу бодохоор санаанд багтахгүй гэдэг. Хаасан нэг манай нээз ирсэн бүр Африкийн бүр цаана тосгонд очиод тэгээд нэг Африкийн ялаа малон азуулал алуулсан чинь тэнд нэг монгол өвхөн Африк залуутай сууцсан ташин дээр төмпөд тавьчихсан хэзээний Африк болцсон явчихсан гэдэг. Тэр манай монголчууд бас мундаг өсөж бүр гайхаад идэв би. Тэ энэ хүний бас сонголтыг өгөөсгөж болохгүй л дээ. Тухайн үедээ бол тэр хүн өөрт нь одоо эцэг их үүссэн байна те зочин маань. Тэгээд тэгж их хайр халамж байна гэдэгт итгэж чадахгүй те. Тийм их хайр халамж гинт гараад ирэхлээр үнэхээр ингээд өөрийнхөө бүх зүрх сэтгэлийг зориулсан байгаа хгүй тэр залууд. Зүгээр нэг сайхан амьдрахын тулд тэр сонголтыг бас хийгээгүй. Ер нь манай монгол эмэгтэйчүүд тийг цаанасаа тийм штэ. Нэгэнт л хүнтэй суусан бол нөгөөт нь хулгайч бай, худалч бай, архичинч бай, хинч бай те хандаа бүх юма зориулаад үздэг. Энэ монгол зам байхгүй. Одоо Америк ч юм уу Европ эмэгтэйчтэй харангууд нэг ситуацийн таарахгүй л болвол энэ тохирохгүй юм болий гэл те. Тэр бүх ситуацид тохирсон нөхцөл хүүхдтэй болдог мулдаг ч юм уу те. Солонгост бол эхний ээлжинд 5 жил 6 жил хоорондоо өөрчлөж үздэг. Дараа нь суудаг юм уу гэл ингээд шал өөр болдог. Манай монгол хүүхнүүд өөрхий бас өвдмөр байхгүй. Нэг өмтэй суугаал тэгээ нэг муу юмтайгаа суугаал тэрнийг асраал тэжигээл янз янзаар үзэл босгохгүй болтой нөгөөт нь мөлхөөлөөл өргөж авах гал ингээл те. Ямар сандаа монгол хэлэнд нөгөө хүнтэй сууна гэдэг чинь насанд хүрсэн хүүхд өргөж авахтай адилхан байхгүй гэдэг хэллэг. Яг хөө тэгэхээр би нэвтрүүлгийн зочны сэтгүүг бол тэр халуун газар очиод тэгээд тийм тосгонд очичоод тэр мөх хар шавж юм дундуур төрийнхөө гэр бүлийн ажлыг хийгээд яваад байна. Тэгээд тэр тарийн талбай дээр ажиллаж чинь тэр тосгонд гахаад ажиллаж чинь тэгэхээр бас л энэ нөгөө монгол эмэгтэй сэтгүүл байсан болов гэж. Чи зочин юу гэж бодож байна? Тэгжэл атдаг. Тэгээд бас нөгөө хамгийн бас нэг юм юу нь болохоор бас юу ихгүй нөгөө би чи нөгөө өөрөө өнчөрөөсөн хайрын төсөөгүй хүн болохоор анх нөгөө танилцж байгаад аюул тийм хайртай даруухан байсан болохоор нь яг л одоо насан туршдаа тийм байх гэж утсан. Тэгэл тэр одоо нөгөө сайн байхад нь хань ижил минь гэдэг нөгөө цуг явцсан болохоор тэгээд нөгөө очиод хүн чинь амар бол тийм л шүү дээ. Бүр ингээд авир нөгөө тий харцж байгаа. Тэг би ерөөсөө тийм нөгөө мэдрэн гэж нөгөө бодоогүй байхгүй. Тэгээд тэр нөгөө тэрүүгээр л хийжсэн. Энэ монгол эмэгтэйчүүдийн хань ижлэр лүхэн хатцдаг чанар. Тэ? Зинээсээ байсан. Түүхийн туршид ч гэсэн түүхийг харахад амар түүхүүд байдаг шүү дээ. Нөгөө эзэн дойн цаалт ихнэр нь очиж цуг цааслуулчихлаа тий. Гэтэл амар түүхүүд байдаг. Энэ зөв хандлага уу? Энэ буруу хандлага. Зөв дийж үү. Бид нар нөгөө Монгол хэв шинжийг тавих хэрэгтэй болов уу? Эсвэл дэлхийн хэв шинжээр дүүх хэрэгтэй болов уу? Хүний таних хэрэгтэй л тий. Тэгээд ер нь бол яг гадаад хүнтэй сууж байгаа хүмүүсийн анзаарах ёстой зүйл нь юу вэ гэхэлэр тэр хүн бол Монголын хуулийн дагуу өөрийнхөө нутгаас өөр газар байгаа учраас өөртөө байгаа хамгийн сайн сайхан зан чанараа гаргаж болно тий нэгдүгээрт хоёрдугаарт яаж юм гэхэлэр зөвхөн болцооны түвшинд байгаа тохиолдолд хүн яг өөрийгөө гаргадаг. Болцооны түвшин маань өөрөө хамт амьдарч эхэлснээс хойш магадгүй 1-2 жил ч үргэлжлэх боломжтой. Тэ тэрнээс хойш хүн яг өөрийнхоороо байж эхэлдэг. Угаасаа нөгөө эхлээд бол харилцаа тэр хүний итгэлийг олж авах, тэр хүнийг одоо хайртай гэдгийг мэдүүлэх, тэ
өөрөөрөө байж чадахгүй тэр нөгөө амтан хүртэл одоо юу яадаг штэ тий тэр сүрдэг гой сайхан байдлаа харуулад эсрэг хүснээ татдагтай адилхан яг л ийм зарчмаар явж байгаа юм л да. Тэгээд энэ одоо тэр хүнийг таних хүртэл маш уртаан хугацаа байдаг. Тэгээд тэр хугацаанд шийдвэр гаргахгүй маш том шийдвэрийг амьдралдаа өөрчлөлт хийх шийдвэрүүдийг гаргахгүй байх байдаг. Тэгээд ер нь бол сэтгэл судлаачид хийсэн судалгаанаас юу гэж үздэг вэ гэхээр хүний амьдралд ирдэг хамгийн том одоо стресс гэж үзэж байгаа. Одоо тэр сэтгэл гутралд оруулж болох, сэтгэл зочирдолд оруулж болох, магадгүй бусад сэтгэл одоо төгшил, нойргуудл тий бусад төрлийн хямралуудыг бий болгох стресс юу голлох стресс юу ордог гэхээр хамгийн нэгдүгээрт орчин солигдох. Энэ нь газар ус тий орон нутаг одоо юу ч байдгийн тий тэр орчин солигдох нөхцөл байдал тэр хүний дасснаас өөр нөхцөл байдалд солигдох. За хоёрдугаарт салалт буюу хагацал орж идэг. Гуравдугаарт шинэ хөвгттэй болох стресс байж идэг тий хүмүүс гайхдаг шинэ хөвгттэй болохоор чи эн чинь баяр баясгал биш юм уу гэж боддог тий гэтэл энэ өөрөө тэр чигтээ тэр гэр бүлийн бүх гишүүний амьдралын хэм маяг өөрчлөгдөж байгаа байхгүй юу. Тэгэд эргээд нөгөө тэр нөхцөл байдлыг хүлээж авахд маш олон хүмүүс тасан зохицох хэрэгтэй болдог тий. Тэг яг энэ гурван одоо асуудлыг болцооны түвшинд тэр амьдрал эхэлснээс хойш эхний 2 жилийн хугацаанд уг нь бол шийдэхгүй байсан нь дээр иж идэг. Гэхдээ мэдээж магадгүй энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс гэр бүл зохиогоогүй хүмүүс үүнээс урьдчилан сэргийлж чадна. Магадгүй нийгэмд амьдрал нь эхэлсэн хүмүүс бол цаашаа яах вэ гэдгийг л мэдээж бодоод явна тийм ээ. Тэгэхээр ер нь бол яг энэ амьдралын эхний 2 жилд тэр тусмаа 2 жил гэдэг бол хамтдаа амьдарч эхэлснээс хойш хугацаа хэлж байгаа. Тэрнээс өмнөх хугацаанд хэдийн урт хугацаанд үргэлжсэн байлаач энэ бол яг бодтой дүгнэлт тухайн хүний талаар дүгнэлт гаргах боломжгүй байхгүй юу. Тэгэхээр эдгээр зүйлүүд хүчин зүйлүүдийг бас бодож үзчихээж шийдвэрүүдээ өөрийнхөө амьдралын гол шийдвэрүүдийг те гаргах хэрэгтэй. Заримдаа магадгүй яг хайрандаа барьцаалагдаад гэх юм уу нөгөө хүн нь те чи надад хайртай юм бол хамт яв те хайртай юм бол надад хүүхэд гаргаж өг гэх мэт одоо шийдвэрүүдийг те нөгөө хүндээ тулгаж идэг. Хэрвээ хайртай юм бол гэдэг байдлаар таны үгийг сонсохгүй байгаа бол энэ өөрөө айгу токсик харилцаа болчихж байгаа байхгүй юу. Тийм учраас та ийм харилцаанаас болгоомжлох хэрэгтэй байдаг. Тэр нөгөө хүн маань яг сэтгэл зүйн хувьд төлөвшөөгүй насанд хүрээгүй байгаад байна шүү дээ. Тэгээ барьцаалах байдлаар хайраа илэрхийлдэг, үзэл бодлоо тулгах байдлаар хайраа илэрхийлдэг, тэ магадгүй яг тэр өөрийнх нь зан чанарын одоо тэр юу ингэж тэр хүнийг одоо захирах анхнаасаа тэр хүчирхийлэх байдлыг ингээл таниулаад ганц нэгээр ингээл харуулад байсныг нөгөө хайр байгаа учраас анзаарахгүй өнгөрцөн байдаг тий. Тэг ямар ч тохиолдолд хохирогчийг бид нар хийсэж буруутгаж болохгүй. Манай Монголын нийгэмд бол хохирогчийг буруутгах хандлага маш их байдаг тий. Өнгөц сарж тэгвэл яагаад ингэсэн, яагаад ийм шийдвэр гаргасан, одоо яагаад ингэж байгаа гэх мэт хандлагууд байдаг. Ямар ч тохиолдолд хохирогч хийж буруутай байхгүй. Энийг аягүй сайн ойлгож явах хэрэгтэй. Таны эргэн тойронд магадгүй ямар нэгэн асуудалд орсон хүн байвал тэр хүнийг ойлгох талаас нь хандж байгаасаа гэж маш хүсэж байна. Одоо ингээл би ширээр нэвтрүүлэг хийж хахад бас хохирогч гэлтгүй гэл хүмүүсээс аягүй ууртаа аймаа нэрвдэг гэл. Сая ингээл комментууд харж ил да. За ер нь бол аль улс гэдэг дээр маш их тааврууд явж байна те. За тэгээ ер нь бол бид нэр энэ нэвтрүүлгийг яах гэж хийж байгаа юм бэ гэхээр энд ийм шийдвэр гаргаж байгаа гадны улсад очиж сайхан амьдран гадаадын дагаад яваа сайхан амьдран гэж байгаа эдгээр одоо шинээр ийм шийдвэр гаргах гэж байгаа эсгүүчүүд эмгтээчүүд байгаа бол сэрэмжлүүлэх үүднээс одоо өөрсдөө нэвтрүүлэг хийж байгаа. Зочин маань ч гэсэн энийг би залуучууд сэрэмжлүүлъя гэдэг байдлаар орж ирсэн. За энийг би туулаад гаргаад ирлээ шүү. Дахиад нэг бүсгүй, нэг охин, нэг эмэгтэй ийм байдалд орчихгүй те. Дахиад нэг гаж донтой өвчтөй солиотой юмны одоо болоод тэг хүний газар очиод гацчихгүй те. Хаашааш гарч чадахгүй гацчихгүй те. Тэндээ амнасаа алдахгүй те гэдэг юм бодлоос хийж байгаа шүү. За тэгээд мэдээж би хөтлөгчийн үр мэргэжлийн сэтгүүл зүйч биш.
асуултуудыг би угаасаа жаахан шулуун шудраг хөвгт учраас магадгүй зүч уучлаарай гэж жаахан хитрхи шулуугаас очиж байгаа байхгүй. Зарим ч яасууртын сувд эрдэнэгийн энэ хөтлөгч гэж нэг тэнэг амтэн чи зовсон зүдэрсэн монголчуудад доромжилж ч юм уу хармаал мэр гэл бодол гэртээ хэлчихсэн юм шиг үү. Тэгэл утас руу харсан чинь болтгоо харагдаад болтгоог аваа эцгийг болоо тэ. Тэгээд яг хоо ер нь хүн ууртай байж бас нэгтэй. Тэгээд нийгмийн сошиал дотор та нарыг олон залуучууд харж байгаа, хүүхдүүд харж байгаа, хүмүүс харж байгаа бодлоо юм бичээч. Заавал энд хэрэглэх шаардлага байт юм уу да. За тэгээд ер нь бол хүний найман зарсан гэдэг нь юу гэсэн үг бэ гэж байна. За юм нэг аймагуудын тайлбарууд их олон байж байна. За тэгээд мундаг байна тэр хоёр залуу улсын баатар хэрэгтэй болов уу шана гэдэг юм хэлсэн байна тий. Манайхан нэг шүмсгэр дуртай ардтам шүү дээ. Дараа хэж юм зүйл битгий болосоо гэдэг үүднээс хэлж байна гэдэг. Тэгэхээр ийм зүйл битгий болосоо гэж сэтгэл тавьж байгаа усуд нэвтрүүлгийг шеэрлээрээ аль болох олон үнд цөмөрөөр хүргэе. Аль болох олон хүмүүс сонсгоё тий. Ингэснээр бид нар бас болцомжтой бүх группуудыг шеэрлээд өгөөрэй. Тэгээд мэдээж одоо сэтгэл зүйч маань хуучин одоо X хэлбэр гэдэг хийдэг байхад ч гэсэн олон л юм хүмүүсийн асуудалд тулгардаг те. Гэхдээ энэ бол хүний л амьдрал. Бид нар ийм ол хүмүүстэй зэрэгцэн амьдардаг. Магадгүй удамжаар гуниглаад одоо гутлаа шүрд алхаад явж байгаа хүн бидний нэг 3,600,000 иргэний маань нэг болчиход ямар зовлонт болж ямар хэцүү байгааг надад хамаагүй гэж огт ойлгож болохгүй. Энэ болгоныг хамаатуулж, энэ болгоны төлөө эрүүлжүүлэх гэж бусдын тайлбарыг тавьж явдаг ус сэтгэл зүйчтэй гэдэг юм а. Тийм учраас бид нар өнөөдөр хүний л амьдрал ток шоу гэдэг сэтгэл зүйн ток шоу гэж нэрлэдэг байгаа. Бид нэгнийгээ ойлгодог бол, бид нэгнийгээ хүлээн зөвшөөрдөг бол, бид нэгнийгээ одоо харж ханддаг байсан бол энэ торыг бас их олон үсэг үсэдэг юм л та. Бид нар өөрсдөө хүмүүсийг ийм торонд хийчихэд тэрийг огт ойлгодоггүй. Тор яах гэж тавьсан юм бэ гэдэг. Та бүхний нөгөө хандлага бусдыг ад үздэг, дарамталдаг, хайдаг, үлөө шөөдөг. Зүгээр хамгийн энгийнээр бодоход та бүхний үлөө шөөдөг хандлага байхгүй юу? Годомжинд ойлоод явж байгаа хүний хажуугаар бид нар яасан бэ? Яагаас хэцүү вэ нүү? Яасан юу болсон бэ гэж суд. Тэ? Тэгэхээр би 100 мянгатын 19 үсгийн төвийн замдаа нэг эмэгтэй хэвтчихсэн. Дахиад буцаад нэг эмэгтэй. Тэгээд бодтоос ухтуу унд хасарсан байна гэж бодоод байж өнгөрөд явсан. Тэгээд эргээд нэг цаг орчмын дараа эргээ явах нөгөө эмэгтэй хэвчихсэн. Бид хажууд нь зогсоод цагтаа дуудлах гэсэн. Магадгүй тэр эмэгтэй даралт нь хараад унтсан байвал яах вэ? Магадгүй тэр эмэгтэй биеийн муудад унсан бол SARS-CoV тусаад унсан бол яах вэ? Тэгээ бид нар ингээд нэг сохтуу авгаал байна ингээд сайхан өвчтөй хүмүүс хөлдөөгөр ингээд алхаад гарч байгаа байхгүй. Хүн хүнийхээ дээгүүр шүү дээ. Би ингээд машинд. Тэгээд цагдаа дуудлага өгөөд ингээд цагдаагийн байгууллагаас харин маш аятайгаа санагдсан. Таны дуудлагыг хүлээн авлаа, дуудлага өгсөн баярлалаа гэсэн мессеж зөрөд ирж байгаа. Надад аюулгүй санагдсан бас. Тэгээд цагдаа тэр дороо дахиуж ирээд нөгөө нэг аваад ингээд дараа нь түргэн дуудаад явж исэн. Тэгээд би бодвол одоо тасарсан юм уу яасан те ямарсан биеийн муул ах шиг үсэн. Тэгэхэд тэр цаг гарангийн хугацаанд явгооны зам дээр унсан хүний хөлдөөгөр хүн болгон гიშгэл яваад алхаал яваад байхгүй энэ дэг бүгд хажуугаар нь жигсэн байртай ингээд хараал яваад байгаа. Согтууч хүсэн хүн, зовлонтооч хүсэн хүн, одоо хэцүү эмзэг байсан ч хүн те бид нар одоо ийм хүмүүсээ ингэж нэг нэгээр наадалж хайж болохгүй гэдэг үүднээс энэ нэвтрүүлгийг хийж байгаа шүү. За холбоотой гэхээсээ илүүтэйгээр ямар нэгэн одоо хүнд асуудал ямар нэгэн асуудал болоход хүн нөгөө хүндээ найддаг юм байна л да. За би яарж байгаа юм чинь ингээ өнгөрөө явчих. Өөр хүн хилчих байлгүй, өөр хүн залгачих байлгүй. Тэ магадгүй гал гарч илаа гэж бодоход тэ ингээ хараад зогсож байгаа. Маш олон хүмүүс ингээд гайхаад харж зогсож байхдаа хажуу айлынх нь хүн залгаж байгаа гэдэгт итгэдэг ч юм уу. Тэ гих мэдчлэнгээр нөгөө хажуудаа байгаа хүндээ найддаг юм байна л да. Маш олон тохиолдолд одоо жишээ нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлууд дээр тэ хөршийн холбоотой байя. Ямар нэгэн ийм одоо хин нэгэн уйлах, хорилох тэ чимээ шуугаан гарч байгаа бол цагдаад шууд мэдгчээ яг аль нэг хэсэг аян өрнжсэн тэ. Тэгээ яаж юм гэхлээр тэр сэтгэлгүй байгаадаа биш. Өөр одоо тэ хажуу айлынхан дээд доод айлынхан хүмүүс хилчих байх гэдэг итгэл нь өөрөө бас хүнийг ингээд ийм гацаанд оруулаад үйлдэл хийхгүй байхад хүргээд идэг талтай. Тэгэхээр
ийм асуудал байдгийн байх шүү гэдгийг нэгэнт одоо тэ үзэж байгаа хүмүүс мэдсэн бол одоо тэгвэл би өөрөө одоо тэ хэлий тэ ингээд цаг хожимдчихгүй тэ энэ хүний амьнастай холбоотой асуудал байх вэ тэ ямар нэгэн байдлаар хин нэг нь хохирох вэ гэдэг байдлаар шууд би өөрөө хэлий гэдэг ийм хандлагатай болоосай гэж бодож байна. Эмэгтэй сэтгэл зүйн хувьд бас гэмтэлтэй байх. Мэдээж тэр их зөвлөм туулаад байсан. Эмчлэх боломжтой. Боломжтой. Хэрвээ буцаас ирэх боломжтой. Тий. Хэрвээ сэтгцийн үр хүнд хэлбэрийн эмгэг биш бол тий. Гэтэ бас энэ эмэгтэйтэй хэдүүг цольж үзэхэд бол танд тийм хүнд хэлбэрийн эмгэг байхгүй байна гэж хэлмээр байна. Тий санаа зовлтгоо. Энд нэг инээдтэй асуулт. За нэвтрүүлгийн цаг дуусчлаа. Ууштай сэтгэл зүйчийг сонссон. Энэ нэг инээдтэй асуулт яваад байна ууштай. Одоо дахиад намайг харах хэрэгтэй бол. Тэр хоёр залуугийн өгсөн байшин хэний нэр дээр вэ гэж асууад. Таны нэр дээр үү тэр хоёр залуугийн нэр дээр үү? Нэр дээр. Таны нэр дээр. Тий. Асуу залуу. За санаа намарж байгаа бол залуучтай. Тэр байшин хэний нэр дээр вэ гэдэг. Тэгээ бол би нэг зүйлээ хэлж. Тэгээ таны үгээр дуусгая. Магадгүй бас заавал нөгөө хүнд нөхцөлд очихгүй байж болно шүү дээ тий нийгмийн хөгжсөн хэрнээсээ бусдын бас юм дарамт шалтгаанд байгаа хүмүүс байхаг үгүйсэхгүй тий магадгүй интернет хэрэгжилж байгаа хэрнээсээ тэр хүчирхийллийн орчноос яаж гарахаа мэдэхгүй байгаа магадгүй хүний наймааны хохирогч болцсон гэдгээ өөрөө мэдж байгаа хэрнээсээ хэлж чадахгүй байгаа хүмүүс байдаг. Тэгэхээр Монгол улс бол яг энэ асуудал дээр 2017 оноос 2021 оныг дуустал одоо тэр энэ гэмт хэрэгтэй тэмцэх энэ аянг бас өрнүүлсэн байгаа. Хүн наймаалах гэмт хэрэгтэй тэмцэх тэр үндэсний аянг эхлүүлсэн байгаа. Тэгээд одоо яаж юм гэхэлэр хүйсийн тэгшэрхийн төв төрийн бас байгууллага бол одоо 2 хохирогчийг хамгаалах төр байртай байгаа. Тэгэхээр яг энэ асуудлаар та хэрвээ зовж байгаа бол энэ газартай холбогдож олно. Тэгээд мөн цагдаагийн ерөнхий газартай мөн холбогдоорой. Таныг хамгаалах улс орон, таныг хамгаалах хууль, эрх зүйн орчин Монголд яг энэ асуудал дээр сүүлийн одоо 5-6 жилийн турш тасралтгүй одоо ажилласаар байгаа. Тийм учраас та бас айцаа төр хойшин тавиад бас итгээд хуулийн байгууллагт хандаад үзээрэй гэж маш олон хүмүүст хэлмээр байна. Тэгээ нэгэнт нөгөө асуудал ил гарахад эргээд эргэн тойрныхын хүмүүс нь хоригчийг буруутгадаг. Эргээд хамаатан саданд хамгийн ойрын дотныхын хүмүүс нь ч буруутгах хандлагатай байдаг учраас хүмүүс ер нь ил гарах маш дурггүй. За тэгээд 7 хоног болгоны үзэгчтэй охин хагас өдрийн 22 цагаас хүний амьдрал нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй. Сэтгэл зүйч Үйлс болон сэтгэл зүйч Батхүү нар одоо болтгоо сэтгүүлчтэй хамтран ажиллана. Тэгээд бид нар нэвтрүүлгийн загтлуудаас аль болох зочин олохыг хичээн. Тэгээд та охиныг бас сонирхолтой сэдвээр таслахгүй байхыг хичээн. За энэ бол сэрэмжлүүлэг нэвтрүүлэг юм шүү. Энэ бол амьдралын төлөөх нэвтрүүлэг юм шүү. Тэгээд хэн нэгний муу үзгэсэнгүй, хэн нэгний гоочдсангүй, хэн нэгний гайхуулгасангүй ийм амьдрал байдсан байх шүү гэдэг үзэстэйг нь үзүүлэх хийж байгаа. Нэвтрүүлгийн цаг өнгөрлөө. За тэгээд хүний амьдралд орсон зочинтой бас талархаж байна. За хамтран хөтлсөн сэтгэл зүйч Үйлстэй, за тэр хамтран хөтлөлтөд сэтгэл зүйч Батхүү нартаа одоо Channel 11 телевизийн зүгээс талархаж байна. Ингээд энэ удаагийн дугаар өндөрлж байна.